өвөл болох гээд байна л да. Өвөлжилтийн бэлтгэлийн хангамаар байна. Тэгэхээр зэрэг хэдүүлээ түлшнийхээ нөөцийг бэлдмээр байна. Технологийн дамжлага дээр дандаа хатгаалтын технологи дээр тодорхой горимын алдагдал гэдэг юм уу? Техникийн шаардлага хангагдчихгүй байгаад байгаа юм бол дулаан цагт нь ахиу түлш үйлдвэрлэх замаар хэрэглээгээ хангах нөөцөө эрт хийж ээж хаталтын төвшингээ сайжруулах хэрэгтэй юм биш үү бид чинь. Тэгэхээр та хэд маань шийдэл хүлээгээд үйлдвэрлэлийн зогсоочхоор чинь зэрэг хэрэглээ чинь гарч ирдгээрээ гарч ирнэ. Цагт тулгагдаад хүүтний цагтаа үйлдвэрлэл явагдана. Өнөө хөлдөө нойтон түлш чинь нийлүүлэлтэнд орно улмал утааны чинь хэмжээ нэмэгдэн штий. Эн чинь өөрөө нэг горимтой ухаантай юм штий. Тэгээ энийгээ юуг тооцоод байна вэ гэж нэг юм зүйл байна. Хоёр дахь зүйл одоо мөрдөгдөж байгаа стандарт олон улсын ахуйн хэрэглээний түлшний стандарт хангахгүй байгаа гэдэг дүгнэлт хаанаас гарсан юм? Та хэд шинчилсэн стандарт батлахаар зэрэг одоо байж байгаа технологи чинь тэрнийг хангаж чадах юм уу? Ямар өргөтгөл, ямар шинжилэл хийгдэж байж тэр шинээр батлах гэдэг стандартыг хангаж чадах юм бэ? Тийм төсөөл байгаа мó зүгээр бид хэд ярьж чад байгаа улсууд юм уу? Энэ дээр нэг хариулт авчихмаар байна. За игнитэ би нэг ийм л юм ярмаар. Гэхдээ байнгын хорон дарга байгаль орчин хүнсүүд айжхан байнгын хороо сонсгол хийгээд энэ асуудлаар шийдвэр гаргацсан. Тэр шийдвэрийн хэрэгжилт ямар байна уу гэдэг асуудал байгаад байгаа юм. Нэг хоёрдугаар тэр шийдвэрийг энэ хэрэгжилтийг хангах хүрээнд үнэхээр л агаар орчны бохирдолд одоо байж байгаа түлшин болохгүй байгаамаа гэвэл сайжруулалтын гэдэг юм уу технологи сайжруулалтын гэдэг юм уу түлшний бүтцийн өөрчлөлт хийх чиглэлээр нэгдсэн шийдлийн яаралтай гаргуулахгүй юм уу? Яг Идэрбат гишүүний Бат Эрдэнэ гишүүний хэлж байгаа шиг өвөл биднийг хүлээхгүй болдгоороо болно. Их хурлын бүтцийн хэд хэдэн байгууллага дээр хэдэн зөрөөтэй юм яригдаад засгийн газар дээр өөр нэг юм яригдаад нийслэл дээр нэг юм яригдаад ингэсээр байтал чинь энэ ард түмэн чинь юу төлөхөө мэдхэн байгаад байдал бүр дордох юм биш үү энэ чинь. Тэгэхээр нэгдсэн бодлогогүй тал бүрд янз бүрийн байдлаар асуудлыг яриад бараг нэг үнийг хэлэхэд нэгдсэн бодлогогүй зууд гэдэг нь үүрлэх гээд байна л д. Энэ үнийг өнөө маргаад өргөө засч явж энэ улсуудыг нэг талд нь гаргаж тэр чанар стандарт хангадаг түлш элд ус юмаа үйлдвэрлэх барих энэ бүх юмыг дэмжмээр байна л д. Энэ шийдэл хэрэгтэй хамгийн гол юм. Өнөөдөр одоо манай ажлын хэсгээс яригдж байгаа зүйлч тэр энэ байнгын хороогоор хилцэгдэж шийдэл хүлээгдэж байгаа зүйл нь шийдлийн зөв гаргаж өгөх тухай л ойлголт байна. Энийг нь засгийн газарт ямархуу байдлаар чиглэл өгж хэдий хугацаанд эннийхээ биелэлт үр дүнг тооцох юм. Энэ л чухал. Энэ нийслэлийн иргэдэд энэ чи би нэг худлаад бодоогүй 600 хэдэн мянган тонн түлшний жилийн хэрэгцээ. За техникийн бэлэн байдал гэдэг дулаанд энийг горимоо тохируулах ёстой, үйлдвэрлэж нөөц бүрдүүлэх ёстой гэвэл үү. Тэгвэл манай байгаа нөхцөл бололцоо бас таардгүй маа. Дулаанд үйлдвэрлэхлээр маш хэмжээний түлшийг агуулгах газар байдаг. Агуулгын хомсдолтой байдаг. Жилдээ нэг 500 мянган тонныг ойролцоогоор түлж байгаа. Хоногт Улаанбаатар оргил ачааллын үед нэг цуваа нүүрс буюу 3500 тонныг өдөртөө хэрэглэдэг. Тэгэхээр 8 сард 7 сард одоо бид бол техникийн бэлэн байдлаа үйлдвэрийн бэлэн байдлаа хангаад ингэж байж байгаа. Борооны улиралтаа яг зэрэгцээд ингэж явхлаар нөгөө их хэмжээний чинь нүүрсийг хадгалж болдгоо. За технологийн шинжилгээд үйлдвэр бол өөрөө маш энгийн учраас энэ үйлдвэр технологи бол ойлгомжтой. Үйлдвэрийн удирдлагын хувьд гүйцэтгэх захирлын ажлыг аваад би 6 орчим сар болж байна. Юун дээрээ тулж байгааг бол сая Бачрал гишүүний асуудал шийдэл чухал.
үндсэн түүхийн эд 95% нь үндсэн түүхийн эд байдаг. Энэ шахмал түлшнэ. 5% нь холбогч эд буюу барьцалтуулагч. 95%-ийг 5%-аар одоо үр дүн гаргахад үнэхээр хэцүү. Тэгэхээр үндсэн түүхийн эд өөрөө Монголд асуудалтай байна. Боловсруулсан бүтээгдэхүүн алгаа, дээдл нь угаасан нүрс ингэж гарч ирж байна. Өмнөх нийтлэнгийн шахмал түлш үнэхээр сайн байсан уу? Сайн байсан. Энэ таазандаа л тулчаад байгаа. Эрүүл орчин хэрэгтэй байна. Дээр нь одоо энэ утаан дээр үр дүн гаргах нь чухал байна гэдэг дээр л асуудал байна. Өмнөхөр явж бол одоо стандартыг бариад явхад бол надад ямар ч асуудал алгаа. Түүхэдийн асуудал үнэхээр одоо шийдэлгүй газар ингээд бас үр дүн гаргах гээд явж байгаа миний хувьд бол үнэхээр хүнд байгаа. Энийг бол одоо бодлогын яамд нь ажиллах хэрэгтэй байна. Эрчим хүчний яам, уулуурхай яам, шинжлэх ухааны байгууллагууд нь ажиллах хэрэгтэй байна. Нийслэлийг одоо шийдгэлэгч. Нийслэл дээр химийн мэрэгчлэлтэй, уулуурхай мэрэгчлэлтэй боловсон хүчин алга. Манай компанид ч тийм одоо бас үнэхээр боловсон хүчний гэдэг юм уу те. Үнэхээр хүнд байна. Би ажил авснаас хойш шинжлэх ухааны байгууллагууд болон эрдэмтэд энэ судлаачид бүгдэнтэй нь очиж уулзчих. Ямар шийдэл байвал одоо үр дүн гарах вэ? Үнэхээр арга бухарчаад байгаа. Энэ бол тэгэхээр үндсэн түүхэд гэдэг имийг л манайхан ойлгоцгоогоо чи. Ямар ч судлаач дээр очиод Монголд байгаа нүрсээр одоо үр дүн гаргаадах гэхэд хэлж чадахгүй. Би энийг баталгаатай хэлнэ. Тэгэхээр энийг та бүхэнд бас уучлаарай хэлжмээр санагдлаа. Энэ шийдлийн одоо шуурхай болгох талаас ажлын хэсгийн дүгнэлтээр ч тийм байдал руугаа нэг анхаармаар байна. Өнөөдрийн гарах бодвол би шийдэл гарах байлгүй гэж бодоод байна шүү дээ. Засгийн газарт нь хугацаатай тодорхой үүрэг чиглэл өгсөн тогтоолоо гаргаж өгөхгүй болохгүй. Энэ үнэхээр болохгүй байгаа байхгүй. Гэхдээ би бодоод байх юм. 500 мянган тонн түлш гэд ярьж байна одоо хэрэглээ. За биднүүсээ одоо үйлдвэрлээд байгаа түлш маань бараг 450-аар гардаг байлгүй дээ. Тонн 450 мянга шиг санаад байна би. Гэхдээ тэгээ тооцтоо тэрүүгээр тооцоход хэдийн хэмжээний валют гадагшлах гээд байна. Гэхдээ тийм боломж бидэнд байгаа юу? Төсвийн орлого бараг 3-4 тэрбум төгрөгөөр их найдаар тасалдал. Тэгэхээр аль болох дотоод нөөц боломжоо дайчлаж иргэдийнхээ эрүүл мэнд хүрээлэн буй орчинд хохирол аль болохоор баг өгдөг тийм юм хийх юм руугаа нэлээд эртнээс жоохон зүтгэсэн дээр байлгүй дээ. Үйлдвэр дээр байгаа агуулгах хараад гэдэг юм уу? Эсвэл үндсэн түүхийн нөөцлөлтийн агуулгах хараад хэдүүлээ үйлдвэрлэлийн гол үедээ хязгаарлаж болохгүй л. Ирсэн түүхийд нь үйлдвэрлүүгэн шуурхай орж чаддаг, гарсан бүтээгдэхүүн нь хэрэглэгчийнхээ амбаар руу орж чаддаг тийм сүлжээгээр хий л та хэдүүлээ. Тэгхгүйгээр хэдүүлээ эн чинь болохгүй шүү дээ. Нэгэнтэл хатаалтын технологи чинь болж өгөхгүй л байгаа юм бол уран далааны цагт нь үйлдвэрлэж ээж хатаалтаа гүйцэх тухай ойлголт байгаад байгаа шүү дээ. Тэгхгүйгээр утаа манаруулчаад технологи дутуу юм аа техникийн нөхцөл тийм юмаа гэж суугаад. За хатаалтын технологи өмнө 2 жилийн өмнө бол асуудалтай байсан. Одоо бол бид техник технологийн шинжилгээг нөгөө уураар хатаадаг болоод энэ дээр ямар ч асуудал гарахгүй байгаамаа. Босоо хатаагчтай болсон. Өмнө бол хэвтэй хатаагчтай байдаг ус. Тэгэхээр энэ технологиг одоо юу гэдгийг хатааж чадахгүй дээ энэ асуудлыг одоо үйлдвэрлэж чадахгүй байна гэд энэ бол тийм юм байхгүй. Бид бол тэр асуудлаа шийдчихсэн байгаа. Энэ намайг ажил авахаас өмнө одоо ажлууд нь хийгдээд даваа цэрэн захирлын үед хийгдээд ингээд явж ирсэн ажил. За төсвийн хувьд 600 мянган төгрөгөөр үйлдвэрлэж байгаа бид. 600 мянган төгрөг юу байдаг вэ гэхээр тээвэрлэлийн зардал, цалин хөлсний зардал, барьцлуулагчийн зардал. За тэгээд тодорхой хэмжээний шуудаад бас одоо шатах туслах материал гэдэг юм уу ийм л үндсэн бүтцтэй. Зардал нь бол маш энгийн. Тэгэхээр энэ 5-7 хашаанаас ER-ийн хашаанаас
аваад нааших зардлыг тооцоод бид нэр 600 мянган төгрөгөөр үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн нэгж ногдох бүтээгдэхүүнээ бариад 150 мянган төгрөгөөр борлуулдаг. Үндсэн түүхийн эдийн үн ерөөсөө яригддаггүй. Үндсэн түүхийн эдийг одоо бид нэр баяжуулсан нүүрсээр солио гэдээ ингээд тооцоолол хийж яхад Эрдэнэс 5 толгойхон манайх ахаад 300 тэрбум төгрөгийн борлуул одоо жил татаас өгчөөд ахаад түүхийн эдэд чинь зориулаад дахиад 300 тэрбум төгрөгийн одоо олох байсан орлогоо алдах гээд штэ. Энэ дээрээ бодооч гэдэг ийм зүйлийг бас ярьдаг. Ингээд бодох юм бол ахаад энэ нөгөө үйлдвэрлэлийн өртөг маань бүр сая гараад явчих асуудал бодох. Энэ бол нийтдээ улсаас л гарч байгаа мөнгө. Өөрийн өртгийг ерөөсөө тооцдог. Тэгэхээр бид 306 мянгаыг энэ жил худалдаж авъя. Энийг хяналттай, хатуу хяналттай төр бол одоо энэ зүйл дээр маш их онцгой анхаарч